Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээлттэй мэдээллийг ил тод болгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж, Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа авилгатай тэмцэх 5 иш ажиллагааны хүрээнд шил ажиллагааг хэрэгжүүлэх болсон үндслэл, шилэн индексийн тайлан бичих элгээх талаар өнөөдөр та бүхэндээ танилцуулна. Та бүхэндээ сургалтын агуулгыг танилцуулъя. Нээлттэй мэдээллийг ил тод байлгах чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа авилгатай тэмцэх 5 иш ажиллагааны хүрээнд шил ажиллагааг хэрэгжүүлэх болсон үндслэл, шилэн индексийн тайлан элгээх хүлээн авах талаар өнөөдөр та бүхэндээ танилцуулна. Шил ажиллагааг хэрэгжүүлэх болсон үндслийг та бүхэндээ танилцуулъя. Монгол Улсын засгийн газрын 2023 оны 2023-аас 2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлах тухай 49-р тогтоол батлагдсан. 2023 оны 4-р сарын 5-ны өдрийн засгийн газрын ээлжид хуралдаанд иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, засгийн газрын шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх танилцуулга хийгдсэн. 2023 оны 4-р сарын 17-ны өдөр Монгол Улсын ерөнхий сайдын шил ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 01-р албан даалгавар тус батлагдсан гарсан шил ажиллагаа хэрэгжүүлэх үндслэл болсон. Мэдээллийг ил тод болгох нь нэг талаас иргэдийн хүсэл хэрэгцээ шаардлага, нөгөө талаас төрийн байгууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож болно. Монгол Улсын засгийн газрын 2023 оны 2023-аас 2024 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлах тухай 49-р тогтоолоор дараах заалтуудыг батлан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. За та бүхэндээ танилцуулъя. Захин хэлбэрийг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүн сурталыг арилгах, бүх төрлийн сонгон шалгуулалтыг нээлттэй болгох. Төрийн өмчлөлт компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компаниулгах, ур чадварынхын менежментийн багийг ажилуулах. Улс төрийн намын хууль эрхцэн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой, шударга өрсөлдөөнтэй арчилсан парламентын засаглалыг төгөлдржүүлэх, ёс зүйтэй шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр тунгалаг бизнесийг дэмжих хуулийг зэрэг заалтуудыг засгийн газрын 49-р тогтоолоор батлан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэн ажиллаж байна. Та бүхэн сайн мэдж байгаа нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь 2021 онд батлагдсан. Тухайн хуулийг дагаж Монгол Улсын засгийн газраас дараах тогтоол журмуудыг бол батлан гаргасан. За та бүхэндээ эхнээс нь танилцуулъя. Захин хуудас хөтлөх нээлттэй мэдээллийг захин хэлбэрээр байршуулж нийтлэх, шинжлэх хяналт авах нийтлэг журмыг Монгол Улсын засгийн газрын 2022 оны 201-р тогтоолоор баталсан. За нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох үнэлгээ их журмыг засгийн газрын 352-р тогтоолоор баталсан. Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглах нөхцөл журам, нээлттэй өгөгдөл тавигдах шаардлага болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журмыг засгийн газрын 200 дугаар тогтоолоор нээлттэй өгөгдлийн жагсаалт, нээлттэй өгөгдлийг нийтлэх хугацааг засгийн газрын 232 дугаар тогтоолоор нээлттэй өгөгдлийн төлбөр тооц гаргачлалыг засгийн газрын 220 дугаар тогтоолоор за хүн хуулийн этгээдэд цаас хэлбэрээр мэдээлэл өгөх, зардал тооц гаргачлал, зардлыг төлөх, түүнээс хөнгөлөгч чөлөөлөгч журмыг Монгол Улсын засгийн газрын 2022 оны 206 дугаар тогтоолоор тус батлан өнөөдөр хүртэл мөрдөн ажиллаж байна. Үүнээс та бүхэндээ засгийн газрын 201 дугаар тогтоол тусгагдсан зарим заалтыг танилцуулъя. За мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийг байршуулж нийтлэх, шинжлэх, захин хуудасны хэвийн дасралтгүй үйл ажиллагаа хариуцах ажлыг томилон ажиллуулж үйл ажиллагаанд нь хяналт тавина. За мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийг захин хуудасанд байршуулж нийтлэх, шинжлэхтэй холбогдох үүргийг эрх бүхий ажилтны албан тушаал эсвэл ажлын байрны тодорхойлолтод тусгана гэж заасан. За нээлттэй мэдээлэл агуулсан мэдээллийн сан үүсгэхдээ Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо Кирилл Монгол үсгийн нэгдсэн код MNS 5552 2005 стандартыг дагаж мөрднө гэд дээрх заалтуудыг засгийн газрын 201-р тогтоолоор тусгаж батлан гаргасан байгаа. За засгийн газрын 2022 оны 352 дугаар тогтоолоор нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг тогтоох үнэлгээ их журмыг бол батлан гаргасан. За журамд болохоор мэдээллийн ил тод байдлын үнэлгээ ихэд ямар зарчим баримтлахын, за нээлттэй мэдээллийн ил тод байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг бол баталсан. За одоогийн байдлаар бол 5.87 шалгуур үзүүлэлтийн хүрээнд шилэн индексийн одоо мэдээлэл хариуцагч байгууллагаас байршуулсан тайлан, хянах, хэвлэн нийтлэх ажлыг бол зохион байгуулан ажиллаж байгаа. За нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ их аргачлалыг бол тус баталсан. За 5 бүлэг маань харагдаж байна. Та бүхэн харж байгаа. За чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын талаарх мэдээлэл, за хүний нөөцийн талаарх мэдээлэл, төсөв санхүү хуралдан авах ажиллагааны талаарх мэдээлэл, за үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээлэл, за бусад мэдээллийн ил тод нээлттэй байдалгээд энэ 5 бүлгийн хүрээнд нийт 87 шалгуур үзүүлэлтээр шилэн индексийн тайлаг үнэлэх хянан баталгаажуулах ажлыг бол зохион байгуулан ажиллаж байгаа. Та бүхэндээ бас системд нэвтрэхийн өмнө, шилэн индексийн тайлан илгээхийн өмнө за систем рүүгээ нэвтэрч ороод гарын авлага хэсэгтээ бас та бүхний танилцаарай гэж хүсмээр байна. За өмнө нь миний танилцуулсан холбогдох хууль тогтоомж болон за гарын авлагатай сайтар танилцах нь та бүхний бас тайлан оруулах илгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.
За ингээд та бүхэн маань нээлттэй мэдээллийн систем буюу Shilling.gov-ийг нэвтрэхдээ www.admin.shilling.gov хаягаар хандаж системийн хэрэглэгчийн нэвтрэх нэр нууц үгээ оруулан нэвтрэх товчдоор дарснаар тухайн систем рүү нэвтрэх боломжтой болж байгаа. За системийн хэрэглэгчээр нэвтрэхдээ хэрэглэгч бүртгэгдэх системийн төрлөө сонгоно. За мэдээлэл бүртгэлийн систем гэдгийг сонгоод та бүхэндээ бас шаардлагатай байх гэдэг үүднээс захин ажлын байр гэдэг та бүхэндээ харж байгаа. Захин ажлын байрны төрөл дэлгэрэнгүй тайлбарыг бол бас би та бүхэндээ хүснэгтээр оруулсан байгаа. За захин ажлын байрнаас индексийн тайлан үнэлгээ болон нээлттэй мэдээллийн өгөл хийх мэргэжилт юм уу, эсвэл байгууллагын админ юм уу, тайлан илгээх мэргэжилт юм уу, за нээлттэй мэдээллийн мэргэжилт юм уу, нээлттэй мэдээллийн үнэлгээ хийх мэргэжилт юм уу гэд та бүхэн захин ажлын байрнаас сонгоод оруулна. За албан тушаал гэдэг дээр болохоор зэрэг тухайн байгууллагад одоо ямар ажил эрхэлдэг, албан тушаал оруулна, хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн эсвэл хэвлэл мэдээллийн ажилтнч байт юм уу, албан тушаал оруулаа. За нэвтрэх нэр мэйл хаягаа оруулна. Тэгээд овог нэр, регистрийн дугаар, холбогдох утасны дугаар, нууц үгээ оруулснаар та бүхэн маань системд нэвтрэх хэрэгтэй болж байгаа. За системд нэвтрээд орохоор та бүхэнд шинэ, бүртгэгдсэн, илгээсэн, хянсан, баталгаажсан гэд төлөвүүд харагдаж байгаа. Та бүхэндээ бас энэ төлөвүүдийн одоо чиг өөрөг ямар учир холбогдолтой болох талаар та бүхэндээ бас танилцуулъя. За шинэ гэсэн төлөвт болохоор тухайн тайланд үед хамаарах илгээх ёстой тайлан бол энэ төлөвтөд харагдана. За бүртгэгдсэн гэсэн төлөвт болохоор тайлангийн мэдээлэлээ эхний байдлаар оруулж хадгалах үед бол тухайн төлөвт шилжинэ. За илгээсэн төлөвт болохоор тайлангийн мэдээлэлээ бүрэн бүглэж илгээх дарсны дараа энэ төлөв шилжинэ. За миний түрүүний тайлбарлажсэн 5 бүлэг 87 шалгуур үзүүлэлтийн хүрээнд бүх тайлан мэдээлэл оруулсан тохиолдолд бөглөөд илгээсэн тохиолдолд бол илгээсэн төлөвт шилжиж байгаа. За хянсан төлөв болохоор харьяа дэд байгууллагын үнэлгээний мэргэжилтэн тайлан шалгалтын үндсээр үнэлгээ өгч хянснаар бол тухайн төлөв шилжинэ. За баталгаажсан төлөвт болохоор захин хөгжлөөнөөс харилцаа холбооны яам штабын үнэлгээний мэргэжилтэн төрийн захин хөгжлөөний зохицуулалтын газрын чанар хяналт болон үйлчлэгийн нэгдсэн төрийн зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд мөн аймагдах төрийн захин хөгжлөөний хэлтсийн дарга үйлчлэгийн ахлах ажилтан зэрэг холбогдох үнэлгээний мэргэжилтнүүд тайлан баталгааж уснаар бол тухайн төлөв шилжинэ. За үнэлгээний мэдээлэл болохоор олон нийтийн портал системд бол нийлэгдэх боломжтой болж байгаа. Үнэлгээний дэлгэрэнгүй мэдээлэл бол тухайн төлөвт бол харах боломжтой. За үнэлгээний хувиа ахиулъя, одоо үнэлгээгээ нэмэгдүүлээг манай байгууллагууд бол одоо байнга ярьдаг. За энэ дээр болохоор үнэлгээний хувиа ахиулахын тулд мэдээлэл шинжлэх гэсэн товчдоор дарж засварлан дахин илгээх боломжтой болж байгаа. За та бүхэндээ бас сануулах үүднээс за үнэлгээний хувь мэдээж 100%-аас доош байсан үед бол идэвхтэй байдаг. За шинэ төлөвтэй тайлан бүглэх товчдоор дараад тайлангаа илгээж бүглэж дахин одоо үнэлгээний хувиа ахиулах юм уу мэдээлэл шинжиж болно гэсэн үг юм аа. За Shilling индексийн тайлан бичих илгээх талаар одоо та бүхэндээ танилцуулах гэж байна. За энэ нь болохоор мэдээлэл хариуцагч байгууллагын чиг үүрэг байгаа. За та бүхэндээ жишээлээ Татварын ерөнхий газрыг авсан байгаа. За индексийн тайлан бүртгэл хариуцсан мэргэжилтэн байна. За юуны түрүүнд бас мэдээлэл хариуцагч байгууллага гэдэгт ямар байгууллагыг ойлгох вэ гэдгийг нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хуулинд бол хуульчилсан байгаа. За төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчөд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль эсвэл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн намыг бол мэдээлэл хариуцагч байгууллага гэдэг ойлгоно гэдгийг бол хуульчилж өгсөн байгаа. За Shilling индексийн тайлан бичих илгээхтэй тайлангаа сонгоно. За бүлэг үзүүлэлт тус бүрээр бол мэдээлэл оруулна. Нээлттэй байршуулсан мэдээлэл оруулсан бол линк файл зураг хавсаргана. За нээлттэй байршуулаагүй тухай мэдээллийг оруулна. Холбоо хамааралгүй мэдээллийг оруулна. За энэ нээлттэй байршуулаагүй холбоо хамааралгүй тухай мэдээлэл нь ямар мэдээлэл болох талаар та бүхэндээ би бас дараагийн слайдн дээр танилцуулнаа. За тайлангийн мэдээлэл ингээ хадгална. Бүх бүлэг бүх шалгуур үзүүлэлтээ бүгэлд дуусны дараа. За тэгээд тайлангаа бүх үзүүлэлтээ бүглэж үү гэдгийг дахин хянаж үзээд тайлангийн мэдээлэл бол илгээх боломжтой болж байгаа. За та бүхэндээ зургаар харуулж байна. За тайлан бүртгэл зэс рүү нэвтэрч ороод за тайлан төвийгээ тэгэхээр за 2025 оны 1-р улиралыг сонгоод за төлөвийн үед бол та бүхэн харж байгаа хөтэй шинэ төлөвтэй байна. За үйлдэл гэсэн хэсэг рүү очино. Үйлдэл гэсэн хэсэг дээр бүглэх гээд урдаа нэмэх товч өгөх хэсэг байгаа. За энэ хэсэг дээр дарахаар зэрэг тайлангаа бүглэх боломжтой болж байгаа. За миний түрүүний ярьсан 5 үндсэн бүлгийн хүрээнд за эхний чиг үүрэг үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын талаарх мэдээллийн ил тод нээлттэй байдал гэсэн хэсэг рүү нэмэх тэмдэгтээр дарж ороод за тэгээд тайлангаа бүглэх боломжтой болно. За дараагийн 2 дугаар бүлэг рүү буцах тохиолдолд бол буцах гэсэн товчдоор дараад дараагийн бүлэг рүү орно. За би түрүү хэлсэн нээлттэй байршуулсан, нээлттэй байршуулгүй холбоо хамааралгүй гэдэгт одоо юуг ойлгох вэ гэдэг талаар бас та бүхэндээ танилцуулъя. За нээлттэй байршуулсан гэдэг юу заасан бэ гэхээр хууль болон журманд зааснаар тухайн үзүүлэлтийг нээлттэй байршуулсан бол энэ сонголтыг сонгоно. За захин муудас байршуулсан холбоосыг заавал оруулна. За хавсралт байл.
За зураг талбарт бол тухайн үзүүлэлт хамаарах мэдээллийг байршуулсан холбоотой файл болон зургийг бол оруулна гэж заасан. За мэдээж 87 шалгуур үзүүлэлтээр бүх шалгуур үзүүлэлтийг бол мэдээллийн самбар дээр бол байршуулах боломжгүй учраас тухайлсан одоо стратеги, эрхэм зорилго, алсын хараа, за санхүүтэй холбоотой тайлан мэдээлж бай тийм үү. Энэ мэдээллүүдийг байршуулсныг тухайлан зургийг нь оруулна. За бусад тохиолдолд бол самбарын ерөнхий зургийг авч оруулсан тохиолдолд бол үнэлгээнд бол тооцоод явж байгаа. За нээлттэй байршуулаагүй гэдэгт болохоор тухайн үзүүлэлтийг нээлттэй байршуулаагүй буюу мэдээлэл тод вебсайтад оруулаагүй бол энэ сонголтыг бол сонгоно. За хамааралгүй гэдэгт болохоор тухайн үзүүлэлт хамааралгүй буюу танай байгууллагад хамаарахгүй үзүүлэлт бол энэ сонголтыг сонгоно. За ингэхдээ бол хамааралгүй гэсэн үндслийг бол заавал бичиж оруулах шаардлагатай. Жишээлбэл энэ нь одоо хууль эрх зүйн хувьд манад хамааралгүй байна. Эсвэл манай эрхлэгчийн үүргийн хүрээнд хамааралгүй асуудал байна гэдэг юм уу? Тайлбарыг заавал бичиж оруулна. За ингээд дээрх одоо 3 сонголтоос аль нэгийг сонгоод үргэлжлүүлэх гэсэн товчдоор дараад хадгалаад илгээх боломжтой болж байгаа. Ингээд буцах товчдоор дараа би түрүү хэлсэн дараагийн өмнөх халхам руу буцнаа гэж. За тайлан бөглөхтөө манай бас байгууллагууд маань их асуудаг. За бөглөх халхам руу орлоо. За 2024 оны 1-р улирлгээд за бөглөх халхам нь болохоор хамгийн ихний бүлэг буюу чиг үүрэг үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын талаарх мэдээллийн тод байдал нээлттэй байдал гэдэг. За энэ лүү оронгууд 8-2-1 гэдэг эрхэм зорилго гэж байна. За эрхэм зорилгоо ороод миний түрүүний тайлбарлсан нээлттэй байршуулаагүй хамааралгүй гэсэн 3 одоо сонголтоосоо сонгоод мэдээж энэ хамгийн их нээлжинд эрхэм зорилгыг бол захин уудад байршуулсан линкээ холбосон байгаа учраас нээлттэй байршуулсан гэсэн сонголтыг сонгоод за хавсралт файлдаар бол би түрүү хэлсэн тийм ээ. Ер нь бол заашгүй хавсралт файлыг оруулах шаардлагатай. За байгууллагын үйл ажиллагааны тайлан, хууль эрх зүйн үр дагаврын тайлан, хүний нөөцийн стратеги хэрэгжүүлэх талаар хийсэн ажиллаж гэдэг юм уу те холбоотой бүх мэдээллийг оруулаад хавсралт файлаа бол хуулна. За одоогийн байдлаар бол хавсралт файлыг одоо Word, Excel, одоо PDF ч гэдэг юм ямар ч үргэлжлэлтэй файлыг бол хуулах боломжтой байгаа. За зураг хэсэгт бол түрүүн тайлбарласан тийм мэдээллийн самбарын яг эрхэм зорилго хэсгийн зургийг бол авч оруулна гэж. За ингээд цаашлаад 8-2-1 үйл ажиллагааны стратеги гэхээр нээлттэй байршуулсан гэж за мөн захин уудад байршуулсан линк гэхээр веб утсанд байршуулсан линкээ хуулаад за үргэлжлүүлэх, хадгалах, илгээх гэсэн товчийг дарснаар тайлан маань бүглэгдэж байгаа. За ингээд 5 бүлэг 87 шалгуур үзүүлэлтээ бүх бүлгөө бүглэж дууссаны дараа тайлангаа илгээх боломжтой болно. За илгээснээр мэдээж тайлан маань харьяа дээд байгууллага руу буюу хянах одоо ажилтнууд руу илгээгдэнэ гэсэн үг. За та бүхэн харж байна тийм ээ 2024 оны 1-р улирлгээд за бүртгэсэн тайлан маань бүртгэсэн төлөвтэй за илгээх гэсэн товч дарлаа. За илгээх товч дарсны дараагаар тим үгүй гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энийг бас та бүхэн анхаарах хэрэгтэй. За тим гэсэн сонголтыг дарж мэдээж тайлангаа илгээн. Тайлан дутуу бүгсэн тохиолдолд бол илгээхэд алдаа гарлаа бүх асуултанд хариулт өгөөгүй байна гэдэг системээс одоо гарч ирээд тайлан бол илгээх боломжгүй байгаа. Тэгэхээр бүх 87 шалгуур үзүүлэлтийн бүгдийг нь бүгж дуусны дараа тайлан дараагийн шатны байгууллага руу илгээх боломжтой болж байгаа гэдгийг та бүхэн маань анхаараарай. 5 бүлэг 87 шалгуур үзүүлэлтийг бүгдийг бүглэж дуусны дараа тайлан илгээх боломжтой болно. Тайлан илгээснээр харьяа дээд шатны байгууллага руу тайлан илгээгдэнэ. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн сургалтаар шилэн индексийн тайланд үнэлгээ хийх, тайлан хянах чиглэлээр та бүхэндээ танилцуулах болно.